одоо дөрөвний хэлсэн одоо 8 төрлийн иргэд бол бүгд хамрагдах боломжтой. За хамгийн чухал зүйл бол энэ хийгдэж байгаа ажил бол агаар хөрсний бохирдлыг бууруулах ажлын хүрээнд хийгдэж байгаа ажил учраас инженерийн дэд бүтцгүй буюу гэр хорооллын иргэд хамрагданаа. Улаанбаатар хотод оршин сууж байгаа инженерийн дэд бүтцгүй буюу гэр хорооллод амьдарч байгаа иргэд хамрагдана гэдгийг одоо иргэд маань сайн ойлгож авах хэрэгтэй. Тэгэхгүй нэгсэндээ байртай ирнэ байранд амьдарч байгаа иргэд бол энэ түрээсийн орон сууцнд хамрагдах боломжгүй. Яг гэр хорооллод амьдарч байгаа иргэдийг бол эхний ээлжинд бид нар агаар хүчний бохирдлыг бууруулах үүднээс энэ 972-ыг яг энэ зорилтод бүлгийн иргэд гээд ингэж хуваарлаж байгаа гэдгийг одоо бас хэлье. За тэгээд анх удаага бас энэ өмчлөх гэдэг хэлбэр бас орж ирж байгаа. Одоо энгийн түрээс бол нэгсэндээ энэ бол одоо бага түрээстэйгээр энийг өмчлөхгүй байранд байна гэсэн үг. Энгийн түрээс зөвхөн түрээсээ төлөөд тухайн байранд амьдарч байгаад одоо шижин амьдрах буюу тэндээсээ ингээд гараа цаашаа дамжаад явж болно. Энэ энгийн түрээсийг бол одоо өмчлөхгүй. Өмчлөх хэлбэр нь бол энэ 5 жилийн хугацаанд төлбөрөө төлөөд дуусгах хэлбэр байж байгаа. За энэ бол засгийн газрын журамтай засгийн газраас гарч баталсан журмын хүрээнд хийгдэж байгаа. Энэ өмчлөх хэлбэр нь явж байгаа. За байранд орох дараа л тэгээд захин бүртгэл хийгдэнэ. За сонгон шалгуулалт явагдана. За тэнцсэн иргэдээс бичиг баримтыг хүлээн авна. За тэгээд гэрээ байгуулж байранд оруулна гэж. За түрүүнд хэлсэн нийслэлийн орон сууцны корпорац бол зөвхөн бүртгэлийн ажлыг хийж байгаа. Зөвхөн бүртгэлийн ажлыг хийж байгаа. Тэгэхээр 22-ноос захин бүртгэлийн ажил эхэлнэ. За үүний дараагаар бол орон сууцны одоо сонгон шалгаруулах комисс за мөн орон сууцны зөвлөл эдгээр хуралдаж бол энэ дээр шийдвэр гаргана. За өмнө өгсөн гэрээт өргөдөлтэй холбоотой юм бол. За бишнийг За самсон та бүхэн мэдээ. За самсон та бүхэн мэдээ. Тэгээд юу яасан? Өмнө одоо тухайн одоо олон жилийн өмнө ялангуяа ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань одоо зарчмын ажлын алба болон нийслэл дүүрэг хороодууд дээр олон жилийн өмнөөс эхлээд бүртгүүлсэн одоо бүртгэлүүд бол байж байгаа. Тэгээд тухайн бүртгэлтэй холбоотойгоор иргэд бол маш их асуудал байж байгаа. Бид нар одоо ямар нэгэн хэлбэрээр одоо тухайн бүртгэл маань хэвээрээ байх уу гэдэг асуудал тавьж байгаа. Гэхдээ энэ дээр бол манай байгууллага зүгээс барьж байгаа зарчим гэвэл ерөнхийдөө бол бүх иргэдийг одоо ижил тэгш захин хэлбэрт орчинд бол эхний ээлжинд бол бүртгэлийг бол явуулахаар бол төлөвлөсөн байна. Мөн дээрээс нь тухайн бүртгэлтэй холбоотой зарчмын ажлын албан дээр бол нийтдээ 5700 гаруй иргэдийн бүртгэлийн мэдээлэл бол манай байгууллага төрөөр шийдэж ирсэн байгаа. Тэгээд шаардлага хангасан захимаар бүртгүүлээд шаардлага хангасан одоо иргэдийн одоо тэлцэрэгдээр бол бид нар бол тухайн ирсэн материалыг бас бид нар бол материалыг нь баталж авах боломжтой байгаа. Тэгэхээр тухайн өмнө нь бүртгүүлсэн иргэд дахин материал бүрдүүлж ирэхгүй байж болно. Шаардлагатай тохиолдолд тухайн иргэний материалыг одоо хуучирсан гэдэг үндслээр шаардлагатай тохиолдолд бид нар холбогдох бусад материалуудыг бол шинээр шинээр нэгж авах боломжтой байгаа шүү гэдгийг бас анхааруулж хэлмээр байна. Мөн дээрээс нь ахмадууд дээр энэ өмнө бүртгүүлсэнтэй холбоотойгоор асууж байгаа асуултуудаас болол одоо ямар учраас одоо энэ одоо юу гэж одоо шаардлага хангахгүй байгаа юм бэ гэдэг асуултаар нэг шинэ бүртгэлийг явуулж материалыг бүлээж авч байгаа юм бэ гэдэг дээр болол нэгт бол олон жилийн өмнө гэсэн өндөр настай ахмадуудын маань одоо өнөөдрийн байдлаар гэхэд тухайн ахмадуудад одоо нас нь одоо өндөр болсон байх шинэ тийм ээ өмнөх нөхцөл байдлаасаа одоо дордсон байх жишээ нэ мөн дээрээс нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн маань одоо хувь хэмжээ бас доошсон ихсэн байх жишээ нэ гих шалтгаануудаас болоод одоо энэ бүрдүүлэх материал бол бүртгэлийг шинээр захим хэлбэрээр одоо авж байгаа гэдгийг бас иргэд та бүхэн бас анхаарах ёстой шүү гэдгийг бас хэлмээр байна. За асуулт байна уу? За орон сууцыг одоо ноцтой шийдвэрлсэн асуудалтай холбоотойгоор арын алганы алга явагдаж байна ч гэдэг нь явагдаж байна гэдэг асуудал чинь өнөөдөр олон нийтийн сүлжээ ярилцлагад хэлээ.
Эхнээсээ ноосгийн ажилтан 7 сая төгрөг нэгсэн иргэнээс нэгсэн ийм асуудал гарч ирж байна. Ингээд чатыг хийгээч. Гурав дахь асуудал нь юм бол яг энэ дээр өрсөлдөөн аймаг бий болж байгаа болчих. Одоо жишээлбэл гих хороолыг амьдрал ялгал 18 насны 3 хүүхэдтэй 2 удаа илүү сахиулах ажил олдчихсэн төрийн албан хаагч магадгүй энд яг ямар шүтэн ангиллаар орох боломжтой юм бэ? Энэ нийтийн одоо шийдэл төрийн албан хаагч түрээс оролцуулаад орч чадахгүй байгаа юм гомд аягүй хэрэг байна. Нэмээд асууч. Одоо шинэ бүрийн зөртэй ахмадууд яах вэ? Боломжгүй юу? Тэр бас ахмад хурц байж болно шүү дээ. За, хөшөө асуулт байна уу? Өөр нэг өмчлөлт түрээслээд өмчлөх хэлбэрээр нэг амитын үнийн хямдруулж байгаа гэсэн шүү дээ 75%. Тэр талаар нь бас нэг арчлалтаас нэмээд асууч энэ бүрдүүлэх нөгөө материал дээр эргэцийг төрөлдүүлсэн тодорхойгүй юм байна л да. Тухайлбал одоо захимаар бүртгэн гэж байгаа мөртөө тодорхой бичиг баримтууд шаарддаг тийм тийм. Тэгэхээр тэр бичиг баримтыг одоо биеэр бүргэж өгөх хэрэгтэй болов эсвэл пүүц машины тодорхойлт гэх чинь пүүц машинаас яг ямар тодорхойлт шаарддаг байгаа юм бэ тийм. Тэр нөгөө иргэний нөгөө юу хорооноос нөгөө авах хэрэгтэй нөгөө юу л гэр бүлийн тодорхойлт юм уу оршин суугаа газрын тодорхойлт гэдэг юм яаж байгаа юм уу яг ямар материал ингээд авах нь тодорхойгүй пүүц машиныг тодорхойлт гэр бүлийн үнийг хамт бичгээд хүмүүс ингээд төөрөлтөд ороод байна. Тэр эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар гэдэг нь одоо ерөнхий газраас нь авах юм уу оршин суугаа газрын дүүргийн хаюунаас авах юм уу гэдэг юм уу те энэ иргэдэд ингээд тодорхой зааж өгөх хэрэгтэй байна. Тэгээд гэр хорооллын иргэдийг бүртгүүлнэ гэж байна шүү дээ. Тэгэхээр одоо ингээд орон байргүй түрээсэлж байгаа иргэд тухайлбал одоо тэрэнд ч орох гээд орохгүй юм уу гэдгийг маш тодорхой хэлж өгөөч. Асуултад танаа түрүүний асуусан танаа албан хаагч одоо ирнээс тэр түрээсээ оруулсан оруулж өгнө гэдэг 7 сая төгрөг нэгсэн нэг асуулт өөрөө баримттай болоод байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр та өөрөө яг хариуцж байгаа захирлын үеийг яг хэрэгтэй юм байна. За. Эндээс дахиад байна. Сүүн дараа энэ хинтээ үеийн түрээсээ томчдог, хинтээ үеийн зөвхөн өмчлөг гэсэн тийм юу гаргасан. За би хариулъя. За. Сонгон шалгаруулалт талаар одоо нэлээд иргэд бол асууж байгаа. За бид бол нийслэлийн орон сууцны корпорац бол зөвхөн бүртгэл явуулалт хийн. Зөвхөн бүртгэл хийн. Нийслэлийн орон сууцны корпорац энэ сонгон шалгаруулалт ажлыг бол зохион байгуулахгүй. Зөвхөн бүртгэлийг хийн. Нийслэлийн орон сууцны корпорацийн нэрийг барьж бусдаас залилан хийсэн гэдэг мэдээллүүд нэлээдгүй ирсэн. Тэгэхээр албан ёсоор хэлэхэд нийслэлийн орон сууцны корпорацид ажиллаж байгаа ажилтан албан хаагчид бол зөвхөн бүртгэл хийн. Нийслэлийн орон сууцны корпорац бол сонгон шалгаруулалтыг хийхгүй. Комисс тусдаа ажиллана. За яг энэ үднээсээ бол бас яг үүнтэй холбоотойгоор бас код авах ёстой, тэдэн код авцсан ч гэдэг юм ингээд буруу тушаа мэдээлэлүүд яваад байгаа. Энэ удаад үнэхээр тийм код мод арын алга гэсэн ойлголтыг бол байхгүй арилгаж байгаа. За сонгон шалгаруулалт комиссийн дэргэд бас хууль хэлтийн байгууллагууд бас давхар байж давхар ажиллаж байгаа гэдгийг аль биесээр хэлье. За хэрвээ нийслэлийн орон сууцны корпорацийн ажилтан тийм зөвлөлт гаргасан байх юм бол тэр хууль хэлтийн байгууллагууд одоо шууд хөрвүүлнэ өгнөө. Яг тэр нь тодорхой нотлогдох юм бол мэдээж хариуцлага тооцсон шүү дээ тэр чинь. Тийм боломж байгаа бол байхгүй. За төрийн албан хаагчид бол төрийн албан хаагч ангиллалтаа бол бүгд одоо энэ бүртгүүлэх боломжтой. За ингээд олон үзүүлэлтүүд байж байгаа шүү дээ. Би одоо жишээ нь журам дээрээс би та бүхэн танилцуулъя. За энэ төрийн албан хаагчлын ангиллал бүртгүүлсэн иргэдийг төрд ажилласан хугацаагаар нь өрхийн ам бүлийн тоогоор нь тэнцүү бол бага насны хүүхдээр нь гэр хороолд амьдрч буй агаарын чанарын бүсчлэлээр нь гавьяа шагналаар нь нийгмийн даатгал төлсөн байдлаар нь насаар нь гэх мэтчлийн ингээд бусад гэдэг ингээд цаашаа бүр ингээд гүнзгийрээ өчөж байгаа. За ийм болохоор энэ журмын хүрээнд бол энэ яг ингээд тодорхой шалгуур үзүүлэлтүүд нь гаргаад ирнэ. За дараачих нь тэтгэврийн зээлтэй хүн хамрагдаж болох уу гэсэн. Тэгэхээр энгийн түрээсэнд одоо орохоор жишээ нь бүртгүүлсэн тэтгэврийн зээлтэй иргэн байлаа гэхэд
түрээсээ төлж чадах нь тогтоогдох юм бол болно. Мэдээж түрээсийн төлбөр төлж чадахгүй буцаагаад дандаа банкны зээл болон бусад зээлэнд төлбөрөө төлж байгаа хүн бол орох боломжгүй шүү дээ. За өмнө нь бас ингээд орон сууцнд түрээсийн орон сууцнд орчоод түрээсийнхаа төлбөрийг төлж чадахгүй улмаасаа ингээд бас асуудал одоод явж байгаа айлууд бас байгаа шүү дээ. Тэгэхээр гол нь зээлтэй байж болно. Гэхдээ төлөх чадамжтай байх хэрэгтэй. Одоо магадгүй юу гэдэг нэг гар утас зээлээр авцсан. Гэхдээ төлбөр нь одоо өөрийнх нь орлого нь хангалттай байгаа бол болно шүү дээ. Тэрийг түрээсээ төлж чадхаар бол болно. Түрээсээ төлж чадахгүй бол боломжгүй. За захин бүртгэл бичиг баримт дахиж материал нэгж гинэ гэдэг асуулт байна. Эхний захин бүртгэл бол энэ захимаар бүртгэлийг хийж байгаа. Одоо бол зүгээр ингээд энгийнээр зөвхөн өнөөдөр хүртэл авъя гэдэг эхлэх юм бол эн чинь өмнө нь бол одоо 15,000, за одоо 20,000, 30,000 болно. 30,000 цаас бүрдүүлнэ гэдэг бол хэцүү шүү дээ. Энийг захимаар эхлээд бүртгэнэ. Одоо захимаар бүртгүүлэхдээ сонгон шалгаруулалт нь шаардлага хангаж байгаа иргэдийг материал авчир гэдэг зүйлтэй юм. За шаардлага хангасан гэдэг маань ер нь бол орон сууц авах боломжтой болцлоо гэдэг тал руугаа явцсан гэсэн. Энэ тохиолдолд бичиг баримтын бүртгэлийг нэхнэ. Бичиг баримтын бүртгэлийг түүц машинаас авчирч болно. Энийг одоо шууд иргэний бүртгэлийн төвөөс нь юм уу гих тийм зүйл байхгүй шүү дээ. Өнөөдрийн ерөөсөө айлч газар бол иргэний үнэмшийнхээ хуулбарыг хурууныхаа хийгээр авчиж байгаа. Үйл хөдлөх хөрөнгийнхөө лавлгаа бүрт хурууныхаа хийгээр авчиж байгаа. Түүц машинаас ихэнх нь бол авдаг болцсон байж байгаа. Тэгэхээр энэ бол дараагийн удаа бүртгүүлэх бичиг баримт нь гэсэн үг. За захимаар бүртгүүлж байгаа иргэд бол одоо худал юм уу хуурамч мэдээлэл бүртгүүлсэн тохиолдолд бол түрээсийн орон сууцнд хамрагдах болон ноосхийн яг явуулж байгаа үйл ажиллагаанд дахин оролцох ирэхгүй болно. Одоо хар жигсаалтанд орно гэсэн үг. Тийм болохоор иргэд энэ 14 хоногийн хугацаанд маш сайн энийг уншиж судалж бүртгэлээ хийх ёстой. За худал мэдээлэл гэдэг маань нэг өстө дараад нь бүртгэлээ албан ёсоор бичиг баримтаа авчир ихэд тэрэн дээр ингээл ил гараад ирнэ. Тэгэхээр ингээд дахиж одоо носкис зохион байгуулж байгаа нийслэлийн орон сууцны корпорацаас зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд хамрагдах боломжгүй болж харж гисаалтад орно гэсэн үг. Сая нэмэлт хэлээд байгаа гэсэн таны асуулт нь ер нь бол захимаар бүртгэл явна гэдэг дээр бол ямар нэгэн цаас үсэх юм ерөөсөй байхгүй. Өөрөөр хэлбэл захимаар оруулж байгаа мэдээлэл юу гэдэг регистрийн дугаар, овгийн нэр, ургийн ов гэж гэдэг ам хөлийн тоо гэсэн дандаа интернет орчинд ямар нэгэн цаас шаардахгүйгээр өөрөө иргэн оруулах боломжтой мэдээлэлүүд байгаа. Тэгэхээр эхний ээлжинд бол бид нар захимаар ямар нэгэн одоо түүц машины лавлгаа ч юм уу баталгааж юусан бичиг баримтыг нэмэлтээр огч шаарддаг. За үүнтэй холбоотойгоор таны хэлсэн асуултан дээр нэмэлтээр хэлэхэд одоо төрийн албаа ч юу гэдэг гачигдaltaа ч гэдэг юм те ингээд ийм 8 зорилтод бүлгийн аль нэгэнд нь л тухайн иргэн үр хамрагдана гэсэн. Тийм учраас гэр бүлээрээ маш сайн ярилцах хэрэгтэй. За бүгдээ аль ангилд нь орох. Одоо энд бид нар журман дээр бас энэ 8 ангилалд одоо энэ түрээсээр өмчлөх байрууд квотуудын хувийг одоо барилга баталгаалтын яамны сайдын тушааланд аваа энэ квот зооцсон байна. Тэгэхээр энд бид нар аль ангилд нь орох ёстой. Бид нар аль ангиллаар материалаа өгвөл илүү их боломжтой байна гэдгийг айл өргөх гишүүд хоорондоо зөвлөж шийдвэрээ маш зөв гаргах ёстой гэдгийг би бас энэ зориуд хэлмээр байна. Тэгээд одоо бүртгэгдээд сонгож шалгаруулалт болон одоо энэ түрээсийн орон сууцнд хамрагдаад орсон иргэд бол дараад нь яг энэ НОС нийслэлийн орон сууцны корпорацийн сайтн дээр ил бичигдэнэ. Шилэн байдлаар явна. Одоо хин огтой хин аль хороо дүүргийн амьдардаг гэж тодорхой явна. Үүнийг бол дараа нь шүүх боломжтой. Өмнө нь бол ялангуяа буян тухайн нэг дээр нэг айлын 4 хүн дөрүүлээ түрээсийн орон сууцнд орсон тохиолдол хүртэл. Одоо Улаанбаатар хот бол энэ цаашдаа түрээсийн орон сууц болон үүнтэй холбоотой ерөөсөө ганцхан цонхоор өргөдөл аав. Энэ бол нийслэлийн орон сууцны корпорацийн одоо энэ сайтаар энэ захин бүртгэлээр явагдана. Өмнө нь маш олон газар өргөдөл өгдөг байсан. Одоо бол ерөөсөө ганцхан цэг дээр одоо энэ орон сууцтай холбоотой өргөдлүүд ирнэ. Сонгон шалгаруулах комиссийн онцлог бичвэрийн агуулгын хэлбэр болж байна. Чамд юу нэг байна уу?
сонгон шалгаруулах комиссийг бол засаг даргаас томилдог. Засаг даргаас томилохдоо захирагчийн ажлын алба, дүүргийн төлөөлөл, за хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодоос төлөөлөл, иргэдийн төлөөлөл, нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдөөс төлөөлөл, за ингээд сондгоо тоотоогоор байгуулагдсан байж байгаа. Тэр хороохон бүртгэлтэй байх хэрэгтэй юу? Гэр хороолт те эсвэл ингээд орон байргуу түрээсээр явж байгаа хүмүүс за энэ огт орон гэргүй иргэд бол бас орох боломжтой. Энэ 8 жагсаалтан дээр байж. Одоо нэг өсөндөө таныг одоо үйл хөдлөхийн лавлагаар аваад үзэхэд та гэрэлтийн лавлага хүртэл авна шүү дээ. Гэтэл ямар нэгэн байдлаар үйл хөдлөх хөрөнгө өөрт чинь байхгүй, тухайн оршин суугаа газраа хорооны засаг даргынхаа тодорхойлолтоор орон гэргүй үдгэн тогтоогдож байгаа ийм иргэд бол бас орох боломжтой. Энэ бол тусгай бүр энэ 8 дотор нэг заалт нь болоод орсон байж байгаа. Одоо нэгдээс нь түрээсийн бүртгүүлэхтэй ер нь одоо системийн үйл ажиллагаа хэр хангалттай хангагдсан байдаг. Ингээд яг бүртгүүлэх гэхээр одоо гацдаг ч юм уу ийм их асуудал гарах. Сайн онлайн тасалбар дээр. Тий. Тэгэхээр ялангуяа энэ түрээсийн орон сууцтай холбоотойгоор бол энэ яг энэ цахим бүртгэлээр явхад бол танталт нэлээд өндөр явагдана. Тэр үүднээс бид нар 14 хоногийн хугацаанд гэж урт хугацаа тавьж өгсөн. За амралтын өдрүүдээр хүртэл ажиллаж байгаа. За тэгэхээр зөвхөн 22-нд бүртгүүлнэ гэж яахаасаа илүүтэй сайн судалж агаад энэ уншиж одоо гэр бүлийнхэнтэйгээ ярилцж агаад бүртгүүлэх ёстой. Тэгэхээр энэ 14 хоногийн хугацаа гэдэг бол одоо богинохон хугацаа биш, одоо хэдхэн цаг биш, нэг өдөр биш, 14 хоногийн хугацаа гэж тавьж байгаа маань бол энд одоо ачаалал үүсгээс сэргийж 14 хоногийн хугацаанд тавьж байгаа маа. Түрээсийн орон сууцны нэг төлбөрийн хэмжээ гарсан байгаа юу? Тэрийг бас энэ дээр төлбөрийн хэмжээгээ мэдчихэж түрээсийн орон сууцны хамралт гэсэн бас хэлээд тодорхой байх шүү. Сая би квадрат метрүүдийг нь бол та бүхэнд хэллээ тийм ээ. Одоо сэтгүүлч та бүхэнд яг энэ хэвлэл хуудасаараа материал очино. Энэ дээр бол бүр тодорхой юмнууд нь байж байгаа. Ялангуяа манай хэвлэлийнхэн бол иргэдэд энэ мэдээллийг бас сайн хүргэж өгөх хэрэгтэй байна. Иргэд маань бол одоо яг энэ худлаа хуурамч мэдээллээс болоод маш их төөрөгдөж байна. За зарим нэр усаа нуусан зарим одоо Facebook хаяг, за зарим сайтуудаас бол бүр огт үндэслэлгүй худлаа мэдээлэл тарааж байгаа. Жишээ нь квадрат метрийн үнийг нь тавьчихсан юм. Жишээ нь хэдэн хувь хямдралтай ч гэдэг юм тийм зүйл байхгүй. За түрээслээд өмчлөх хэлбэрийн 1 м квадратын үнэ нь сая 450 мянган төгрөг. 5 жилийн хугацаанд явж байгаа. Сая 450 мянган төгрөг. Энэ бол хөгжлийн банкнаас манад Улаанбаатар хотод шилжиж ирж байгаа үнэ. Энэ дээр хотын захиргаа болон нийслэлийн орон сууцны корпорац мөнгө нэмээгүй. Ямар ч өртөг нэмээгүй. Хүүч нэмэхгүй байгаа. Гэхдээ энд бол хот дээр бол хүүний зардал ачаал ирж байгаа. Хүүний зардалтайгаа ирж байгаа. За энгийн түрээс бол би та бүхэнд зүгээр жишээ хэлье. Зорилтол бүлгийн иргэдэд түрээслэх түрээсийн хамгийн доод үн бол 137,550 төгрөг байна. За хамгийн дээд үн бол 411 мянган төгрөг байна. Энэ бол нөгөө квадрат метрээсээ шалтгаалж байгаа тийм ээ. Энийг бол та бүхэн ойлгох хэрэгтэй. За түрээслээд өмчлөх бол бас урьдчилгаа төлбөрийнхөө хэлбэрээс хамаарна. За 30% төлөөд явж байгаа иргэд бол жишээ нь хамгийн доод нь 284 мянган төгрөг төлөөд 5 жилийн хугацаанд авах болцоо бас бүрдэж байна. За энэ дээр хамгийн дээд хэмжээ бол сая 600 мянган төгрөг байна. Тэгэхээр энэ хооронд бол хэлбэлцэж байна гэсэн үг. Тэгэхээр авах гэж байгаа сонгох гэж байгаа квадрат метрээсээ бодоод тэр тухайн үнэлгээгээ гаргах боломжтой. За энэ дээр бол манай иргэд бол бас асууж лавлах зүйлээ бол нийслэлийн орон сууцны корпорацаас мэдээллийг авах боломжтой. За мөн нийслэлийн нэгдсэн мэдээллийн хоёр төв дээр нийслэлийн орон сууцны корпорацаас ажилтнууд бол сууж байгаа. Одоо эдгээр нийгмийн даатгалын юу харгалзсан гэсэн нийгмийн даатгалын удаа төлбөр нь хамгийн бага хэдэн төгрөгөөс төлөгдсөн байх хэрэгтэй. Эндээр бас шал ялангуяа энэ хуваарай одоо бас нэг үеийн байгууллагад ажилладаг гэдэг бас авч болно гэсэн шүү дээ. Эндээр бас нийгмийн даатгалын төлбөрийн хэмжээ нийгмийн даатгалын төлбөрийн хэмжээ бол заагаагүй. Заахгүй. Төлбөрөө нийгмийн даатгалаа тогтмол төлсөн жилээр нь тооцно. Энэ дээр бол бүгд хамрагдахгүй. Жишээ нь орон гэргүй иргэд дээр бол нийгмийн даатгал хамрагдахгүй. Гачигдaltaй иргэд дээр хамрагдахгүй.
Жишээ нь төрийн албан хаагчид дээр бол хамаарсан. гарч боломжтой байгаа юу? Яг тэгэхээр түрээсээ Өмчлөх хэлбэрээр ипотекийн зээл байгаа. Түрээслээд өмчлөлтөөр ипотекийн зээлээр орж иж болно. Тэр боломжтой. ер нь зээл багтаа юу? Гарч байгаа. Түрээслээд ипотекийн зээл гарч байгаа. Түрээслээд өмчлөх гэж байгаа чинь ипотекийн